Сайн байцгаана уу? Энэ сайхан гэрэлт өдрийн минь төргий. Та бол дэлхий дээрх Христийн илрэл мөн гэсэн сэдв. Харин эзэнтэй нийлсэн түүнтэй нэг сүнс болоо 1-р Коринт 6:17. Христэд итгэгчийн хувьд та үнэхээр хин гэдэгтэй болон сайн мэдээний бодит байдалтай эвлэрэх хэрэгтэй. Та бол шашин сүтлгийг хүлээн авсан хүмүүсийн нэг бус харин дотор нь Бурхны аймаар ичдэг хүмүүсийн нэг юм аа. За энэ өнөөдрийн үг Христ итгэгчдэд зориулагдсан Христэд итгэдэг хүмүүсийн үг, хүмүүсийн сонсож авах ёстой үг байна. Та Христийг хүлээн авахдаа түүнтэй нийлж түүнтэй нэг сүнс болсон. Та болон Христ нэг бүхэл болсон. Энэ нь тасралтгүй холбоо юм. Харин эзэнтэй нийлсэн түүнтэй нэг сүнс болоо. 1-р Коринт 6:17 гэж Библиэлд хэлж байна. Энэ нь Христ итгэлийг жинхэнэ амьд үр дүнтэй болгодог зүйл юм. Та нарын дотор буй алдрын найдвар болох Христ Колосай 1:27 гэж хэлж байна. Нүгэл нэгэн цагт хүнийг Бурханы алдраас салгаж Бурханлаг амьдралаас тасалсан болов. Харин одоо Христ Есүс дотор нүгэл арилж яруу алдар ирсэн. 2-р Коринт 5:17 тэрээс хэн нэгэн Христийн дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн гэж байна. Энэхүү шинэ бүтээл Бурханы мөн чанарыг эзэмсэн Бурханлаг бодгайл юм. Итгэгч хүмүүс дээрээс төрсөн, сүнсээр дахин төрсөн сатаныг ялсан гин нүгэлээ таны итгэгч хүний дээр эрх мэдлгүй болсон. 6:14 та шинэ бүтээлийн хувьд Бурхан дотор тэр бас таны дотор оршдог тул Бурханд хүрэх гэж хичээх шаардлагагүй. Буруудахалгүй зөвхт амьдралаар шинэ бүхний дотор амьдардаг юм. Таны явж байгаа газар бүрт эзэн одоо Христ итгэгч хүний явж байгаа газар бүрт Бурхан байдаг. Тэр Бурхан итгэгч хүний дотор амьдардаг учраас тэр итгэгч хүний одоо жишээ нь би одоо итгэгч хүн итгэлийн амьдралаар амьдардаг юм. Итгэвтэй амьдралаар амьдардаг хүн болохоор за эзэн Бурхан миний нүдээр харж эзэн Бурхан миний одоо энэ гар хөлөөр одоо хүмүүст хүрдэг байх нь бас хүмүүстэй уулздаг байх нь. За тэгээд дамжуулан хүмүүсийн амьдралд бас хүрдэг. За итгэгч хүний өмнө хамаагүй их юм ярьж болохгүй нэ шүү дээ. Бурхан цаана сонсож байна гэсэн үг. Та үүнийг үргэлж ойлгож тунгаан бодорой. Та бол жирийн хүн биш. Та бол дэлхий дээр Христ итгэлийн илэрхийлэл юм аа гэж байна. За ингээд энэ үгсийг хүргэж байна. Үнцэнтэй эзэн Бурхан минь ээ таны дотор Тэнгэрлэг ам миний дотор хийгээд надад дамждаг таны суалдар зөвхөн төлөө баярлаа.